Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутнууд улсын дэд шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 11-р сарын 20-ны өдөр танилцлаа. Танилцах уулзалтын эхэнд оюутнуудад улсын дэд шүүхт ирүүлсэн өргөл гомд хүлээ авах, хэрэг маргааны хуваарлах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтэд өглөө. Үүний дараа шүүх хуралдааны шууд дамжуулалтын өрөө, үзүүрийн танхим, номын сангаар зочилж, холбогдох мэргэжилтнүүдээс сонирхсан асуулттай хариулт авсан юм а. Мөн хэргийн хөдөлгөөн мэдээлэл судалгааны хэлцээний дараах бат дэлгэр шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, хуралдаанд оролцогчдын баримтлагтыг шүүгчийн туслах шинжиж, шүүгчийн судлаач туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын чигүүргийн талаар оюутнуудад мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд иргэн нэргийн танхимын шүүгч Эрдэнэсов оюутнуудыг хүлээн авч Монгол Улсын дэд шүүхийн чигүүрэг, хяналтын шатны шүүх ямар хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх талаар мэдээлэл өгч, 3 шатны шүүхэд ажиллахын ялгаа, шүүгч сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг, прокуророор ажиллаж байгаа шүүгч болвол юунд анхаарах талаар ярилцав. Түүнчлэн гэр бүл хүүхдийн иргэн дагнасан шүүх 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэхтэй холбоотойгоор гэр бүл хүүхдийн асуудлаар хяналтын журмаар гаргасан гомдлыг улсын дэд шүүхийн ямар танхим хянан шийдвэрлэх, шүүгчийн тусгай саналын талаар оюутнуудын сонирхсан асуултад хариуллаа. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутнууд өнөөдрийн уулзалттай холбоотойгоор сэтгэлээ илэрхийлсэн юм а. За шүүхийн байртай танилцахад бас сайхан байжаа. Бид нэр болохоор энэ жижигээс дадлага хийж эхэлж байгаа. За 9 сараас хуушаад дээд шүүх маань одоо шинэ байрандаа нүүж ирсэн. Маш их аятай тухтай байна. Тэгээ мөн сая музейгээ бас бид нар шинээр үзчихээ. Тухайн музей дээр болохоор хуучин хэрэгжигдэж байсан бичгийн машин болон одоо эрдэм шинэ жижигний болон босод бичиг цаас баримтуудыг бид нар бас харсандаа маш их таатай байна. Анхан шатны шүүхийн байртай очиж танилцчихсан Баян зүрх Чингэртэй Сүхбаатар дүргийнх. За энэ маань яадгийн бэ гэхээр нөгөө нэг маш танхим жижигхэн за хүн багтах зайгүй одоо дээд шүүхийг одоо арай жижигхэн ерөнхийдөө очиж жоохон тогтох муутай юм шиг санагдчихсан. За би тэгээд энэ хүртэл дээд шүүхийг ерөнхийдөө очиж яг тиймэрхүү байх гэсэн чинь дээд шүүх маань очоороо маш гоё сараашхан, сайхан, бүхий л ажилчдынхаа ая тухайг хангасан тийм байна. Ерөнхийдөө очиж миний бодсноос шаш өөр юм. За өнөөдөр энэхүү дээд шүүхийн байртай танилцахад бол маш өндөр сэтгэлтэй байна. За яагаад вэ гэхээр өмнө нь бол шүүхийн байруудтай танилцж явах явцад бол би одоо хууль зүйн сургуулийн оюутан гэдэг үүднээсээ энэ одоо ажлын байранд ажиллах хүний зүгээс бол мөн нэг талаараа харж ирсэн. За бас нөгөө талаараа буюу тухайн шүүхэд үйлчлүүлж байгаа одоо иргэнийхээ зүгээс харахад бол тухайн шүүхийн байрууд бол маш хүнд нөхцөлтэй байдаг. Тэгэхээр ер нь иргэн өөрийнхөө хүний одоо өөрийнхөө эрх ашиг сонирхлыг одоо хамгаалуулахын тулд тухайн одоо шүүхийн байр нүрэ зохистой хэмжээнд л болох тухайн одоо иргэд ажиллаж за мөн хүмүүс хэрэгээ шийдвэрлэхэд ийм зохистой ажлын байртай байхад бол анхаарах зүйтэй байна гэдгийг бол энэхүү дээд шүүхэд танилцаад бол харлаа. За яагаад вэ гэхээр бол энэхүү дээд шүүхийн байр маань бол маш одоо стандартын дагуу за 0-тэй за ажилчид нь ч гэсэн тусдаа өөрсдийн гэсэн өрөөтэй шүүхийн танхимууд нь ч гэсэн одоо тухайн шүүх хуралдааныг цахимаар иргэд танилцах боломжтой байдлаар бол зохион байгуулагдсан. Ингээ иргэд бол шүүх гэдгийг зөвхөн шүүгч тухайн одоо байгууллагад ажилтдаг гэж боддог ба. Гэхдээ өнөөдөр энэхүү одоо улсын дэд шүүхт ирээд ажилтнуудын хийж байгаа ажил үргийн хувьд танилцахад бол тухайн шүүхийг зөвхөн шүүгч бус тухайн шүүхийн одоо үйл ажиллагаанд оролцдог нарийн бичиг шүүхийн туслах зэрэг маш олон хүний одоо дэмжлэг тусалцаа тэдний оролцоотойгоор энэ хүү шүүх хуралдаан явж идэг. Тэгэхээр энэ хүмүүсийн ч гэсэн одоо маш их ачаалал за тэдгэрийн одоо өгж байгаа үүрэг зэргийг бол хараад үзэхнэ. Ер нь шүүхийн туслах гэдэг ажил бол маш одоо эрхэм ажил байна. Тэгэхээр миний хувьд бол шүүхийн байгууллагад ажиллах хүсэл зориг бол маш их төрсөн. Яагаад гэхээр одоо тухайн шүүхийн одоо туслах буюу судлаачийн мэргэжлийн одоо ажлын байранд ажиллаж байгаа хүний яриаг сонсоход бол бидний ингээд судалгааг хийдгээ хэрэг хянан шийдвэрлэхэд ер нь бидний оролцоо маш их байдаг гэдгийг бол хараад тухайн одоо шүүхийн шийдвэр маш судалгаа үндэслэлтэй гардаг байна гэдгийг бол харах боломжтой байсан. Тэгэхээр ер нь миний хувьд шүүхийн одоо судлаач ажлын байран дээр бол ажиллах маш их сонирхолтой байгаа. Миний хувьд бол шүүхийн байгууллагт ер нь ажиллах сонирхолтой байгаа шалтгааны нэгдүгээр юм бол хүн нийгмийн амтан болгохын хувьд үндсөөлөөр баталгаажсан бол иргэний эрхийг бол идэх хэрэгтэй байдаг. За тэр зөрчсөн эрхийг нь сэргийн эдлэхийн тулд одоо шүүхийн байгууллага маань байдаг. За тэгэхээр тэр дундаа эрүүгийн шүүх,
за хүний эрэг хуулиар хамгаалагдсан эрхийг сэргийхийн тулд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг учраас миний хувьд илүү их таалагддаг. За тэгээд тийм ч учраас хүний эрхийг дээдлэх байгууллагад ажиллаж хүний эрхийг сэргээх гэдэг үүднээсээ би шүүхийн байгууллагыг ерөнхийдөө сонгож ажиллахаар ирээдүйдээ зорилго тавин одоо суралцж байна. Өнөөдөр бол өөрөө яг прокурор хийж байгаад одоо шүүхийн байгууллагт шүүгчээр ажиллаж байгаа дээд шүүхийн шүүгчтэй болж санал бодлоо хуваалцсан. Тэгвэл ерөнхийдөө бол 3 зөвлөмжийг бол надад хэлсэн. За нэгдүгээр гэх юм бол прокурор байгууллагын одоо прокурорын байгууллагын прокурор гэдэг юм байна. Илүү энэ процессыг бол мэдээж уялдаа холбоотойгоор хэрэг хийний шийдвэрлэлийн ажиллагаанд хяналт тавьдаг учраас шүүгч болсныхаа дараа ч гэсэн тэр процесс алдаатай байна уугүй нүгдийг хянахад бол хүн байдаг. За хоёрдугаар гэх юм бол прокурорын байгууллага маань өөрөө бас шүүхийн одоо шүүх эрх мэдэлтэй төрийн эрх мэдэл 3 хуваарьж байгаа шүү дээ. Хуульдах, гүйцэтгэх шүүх. За тэр шүүх эрх мэдлийн байгууллагыг хэрэгжүүлэхэд оролцох байгууллагч явдаг учраас бие даасан шийдвэр гаргадаг. Тэр бие даасан гаргасан шийдвэр нь болохоор мэдээч үндслийн дагуу одоо үндслэлээ хууль ёсны дагуу байх ёстой. Тэр дагуу ингээд илүү их шийдвэр гаргадаг байсан гэдэг утгаараа гэдэг ч юм уу. Шүүгч усныгаа дараа шийдвэр гаргахад ч гэсэн илүү төхөмтэй байдаг. За 3 дугаар гэх юм бол прокурор гэлтүү бас нэг өмгөөлөгчд үлдээжсэн байгаа. Тэгээд тэр өмгөөлөгч маань болохоор бас хэрэг хийний шийдвэрлэх ажиллагаануудад хэргийн материалтай танилцах, хууль ёсны дагуу байна үгүй байна гэдэгт нь хяналт шинжилгээ өгөх байдлаар оролцдог учраас тэр талаараа ч гэсэн өмгөөлөгч ямар байр суурьтай тэгээд ямар их давуу эрхтэй байдаг вэ гэдэг талаар шүүхийн тэр давуу тал болон сул талын чанаруудаас нь ингээд суралцсан болохоор шүүгч усныхаа дараа ч гэсэн тэр хэрэг хийний шийдвэрлэлийн ажиллагааг бодтойгоор шүүмжин шийдвэрлэхэд хүний эрхийг сэргээхэд бол ерөнхийдөө ажиллахад илүү их бас тус дэмтэй буюу хэрэг хийний шийдвэрлэлийн ажиллагаа хууль ёсны дагуу байх зарчимд нийцнэ гэж ярьсан байна.